Уул уурхай гэдэг дэлхийн эдийн засаг бодлон бизнест маш том байр суурийг эзэлдэг үлээ. Харин манай оюутлогоо дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 25% хувийг нь хангадаг байна. Харин энэ жагсаалтанд орж чадсан үгүйг хамтдаа харцгаая. 10. Grasberg 1936 он Голландын геологч Джон Доси хэмээх хүн дэлхийн хамгийн өндөр арал болох Индонезийн баруун Паула дахь Карстенсгих мөсөн оргилд уул руу авирч байв. Оргилд нь ойртох үедээ хол байгаа нэгэн сонин чулуулгыг анхаарч харжээ. Ногоон судлууд нь түүний сонирхлыг маш их татаж, тэндээс дээж авч буугаад шинжилгээнд төгсөн байна. Тэр үедээ дэлхийн хамгийн том алт зэсийн ордны нэгийг нээчихсэн гэдгээ ч огт мэдээгүй байлаа. Энэ бол Grasberg-ийн алт зэсийн уурхай. Дэлхийд дээрх хамгийн том алтны нөөцтэй газар юм. Зарим нь үүнийг дэлхийн 2 дахь эсвэл 3 дахь том зэсийн ордч гэж үздэг. Энэ уурхай Папуагийн төв хэсэгт орших Тимикагаас хойш 90 км-ийн зайд байрладаг. 1936 онд нээгдсэн ч олборлолт нь 1970 онд эхэлсэн. Өнөөдөр Grasberg-ийг Америкийн Freeport McMoran компани хянаа ажилуулдаг. Тэд бүр эхнээс нь л энэ уурхайд ажиллаж ирсэн бөгөөд 1980-ад оны дунд үед уурхайгаа дууссан гэж бодож байв. Гэвч 1988 онд дахин судалгаа хийснээр илүү их хэмжээний алт байгааг илрүүлж 1990-с 2019 оны хооронд асар их ашгийг олжээ. Энэ хугацаанд Grasberg нийт 1600 тонн алт болон 12250 тонн зэсийг олборлсон. Энэ бүх олборлолт Grasberg-ийг Индонезийн хамгийн том татвар төлөгч болгосон бөгөөд ордын нөөц нь 100 тэрбум $, орлого олох боломжтой гэж үздэг. 9. Escondida дэлхийн хамгийн гол зэсийн уурхай бол Чилд байрлах Escondidaгийн уурхай юм. Энэ уурхай Атакамагийн цөлд оршдог бөгөөд Чилийн дотоодын нийт бүтээгдэхүүний асар их хувийг бүрдүүлдэг. Чил бол дэлхийн зэсийн тэргүүлэгч үйлдвэрлэгч ба дэлхийд аярах нийт олборлолтын 32%-ийг дангараа эзэлдэг. Escondida гэдэг нь испанаар нуугдсан гэсэн утгатай. Учир нь зэсийн хөтөр нь хэдэн мянган метрийн гүнд нуугдсан байсан бөгөөд уурхайг олохын тулд бусад мэдэгдэж байсан ордуудыг өрөмдөж гарч иржээ. Гэвч энэ ордод хүрэх нь өөрөө том сорилт байв. Уурхай далайн төвснөөс 3000 м өндөрт хатуу ширүүн цөлд байрладаг. Escondidaгийн уурхай энгийн нэг нээлттэй уурхай биш. Зэсийн орд нь хойд зүгээс өмнө зүг хүртлээр 17 км, зүүнээс баруун хүртлээр 3.2 км-ийн урттай байдаг. Олборлолт 1990-ад онд эхэлсэн бөгөөд шинэ нөөц олохгүй бол уурхай 2030-ад он хүртэл ашиглагдана гэж үздэг. Харин гол эзэмшигч BHP Billiton илүү өөдрөг байр суурьтай байна. 2012 онд тэд энэ уурхайг ахин 100 жил үргэлжлэн ажиллах боломжтой гэж тооцжээ. Тэдний сүүлийн үеийн олборлолтын үзүүлэлтүүд ч сайн байна. 2022 оны эхний хагас уурхай 824.4 мянган тонн зэс олборлсонд 2021 онтой харьцуулахад 12% өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн тус компани тогтвортой хөгжлийн чиглэлд томоохон алхам хийж байна. BHP-гийн мэдээлснээр Escondida уурхай тун утгагүй 100% сэргээрт гэрчим хүчээр ажиллах болно. Ингийн тулд тэд нүүрсний гэрээгээ цуцлахын тулд 1.1 тэрбум $, төлөхөд хүрчээ. Гэхдээ сэргээрт гэрчим хүч рүү шилжснээр 3 сая тонн нүүрс сөрөгчийн давхар эслийн ялгарлтыг бууруулах боломжтой. Энэ 700 мянган ширхэг дотоод шаталт хөдөлгүүртэй автомашинтай тэнцэнэ гэсэн үг юм. 8. El Tinete Нью-Йорк хотоос Невада мужийн Лас Вегас хүртэл үргэлжлсэн урт зам байна гэж төсөөлье. Одоо тэр замыг могоо шиг тахийлгаж, Чилийн Андын нурууны доогуур булшиллаа гэж бодъё. Тэгвэл танд El Tinete хэмээх зэсийн аврах том уурхай бий болно. Энэ бол дэлхийн хамгийн том газар доорх уурхай юм. Гэхдээ уурхай гэхээр бүгд газрын доор байдаггүй. Ихэнх уурхай нээлттэй буюу газар дээрээ аврах том нүх хэлбэртэй байдаг. Харин Андын ууланд ийм том нүх ухах боломжгүйч ойролцоогоор 3000 км урт хонглыг ухаж болно. Тэд эдгээр хонглыг 1819 оноос хойш ухаж эхэлсэн. Домогт өгүүлснээр нэгэн Испанд өрөвт зэсийн орд илрүүлж, илжиг, ачааны луусаар хөдөр тээвэрлж эхэлсэн гэдэг байна. 1900-ад оны эхээр хоёр Америкээр хөдөр зөөвөрлөх ажлыг хөнгөвчлөхийн тулд зам барьжээ. Энэ уурхайг анх Юта мужийн нэгэн компани эзэмшиж байсан бөгөөд 1967 он хүртэл тэдний мэдэлд байв. Харин 1971 онд Чилийн засгийн газар худалдан авч, ерөнхийлөгч Салвадор зэсийн салбарыг бүрэн улсын өмчөд шилжүүлсэн юм. Үүнээс хойш Чилийн бүх зэсийг төрийн өмчөд Codelco компани олборлж иржээ. 2015 онд зэсийн олборлолт сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн тул Codelco шинэ уурхайн хэсэг нээж жилд 50 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Тэд уурхайг 100 м орчим гүнзгийрүүлэх өөр нэгэн өргөтгөлийн төслийг эхлүүлсэн. Энэхүү шинэ түвшний төслийн өртөг нь 5.4 тэрбум $. Гэхдээ уурхайг дахин 50 жил ашиглах боломжийг нэмэгдүүлж байгаа юм. 7. Chuquicamata Атакамагийн цөл бол Чилийн хойд хэсэгт орших ургамал бараг ургадаггүй хатуу ширүүн газар нутаг. Гэсэн ч газрын гүнд асар их ашигт малтмал нуугдаж байдаг. 2021 онд уул уурхайн салбар Чилийн дотоодын нийт бүтээгдэхүүнд 317 тэрбум $, буюу улсын нийт орлогын 15%-ийг нь бүрдүүлжээ. Энэ орлогын ихэнх нь дэлхийн хамгийн том нээлттэй зэсийн уурхай болох Chuquicamata-гаас гарсан гэж үздэг. Энэ уурхай нь
Мөн дэлхийн 2 дахь хамгийн гүн уурхай бөгөөд 980 м гүн, 2.9 км өргөн, 4.9 км-ийн урттай юм. Энд Нью-Йоркын цэцэрлэг түрээлэн болох Централ паркийг бүтнээр нь багтаах хэмжээний талбай бий. Чукикамата уурхай 1910 оноос өнөөг хүртэл бараг адил зарчмаар ажиллаж ирсэн ч зис олборлолт үүнээс хавьгүй эрт буюу Инка болон Испани конкистадоруудын үеэс эхэлсэн байдаг. Харин 1899 онд уурхай доторх гүнд нэгэн сайн хадгалагдсан муми гарч ирсэн байна. Түүнийг Коппермен буюу зэсэн хүн гэж нэрлэж, шинжилгээгээр манай эртний 550 он орчимд амьдарч байсан болох нь тогтоогдсон юм. Хэрвээ тэд 6 дугаар зуунаас хойш зэсийг олборлож байсан бол үдээд дууссан байх магадлалтай. Харин мэрэгчлэнүүдийн үзэж байгаагаар одоо хүртэл доор нь 176 тэрбум тонн зэсийн нөөц байгаа гэж үзжээ. Тиймээс 2007 онд Чилийн засгийн газар уурхайн доогуур хонгил ухах саналыг гаргаж 2009 онд төслөө батлуулж 2010 онд байгаль орчны зөвшөөрлөө авчээ. Төслийн дагуу уурхай 2060 он гэхэд 800 м орчим илүү гүнзгийрэх бөгөөд 4.2 тэрбум $, өртөгтэй байх юм. Гэхдээ тэд энэ зардлыг олсон зэсээрээ амархан нөхнө гэж бодож байна. Шинэ хонгилыг байгуулж чадсанаар өдөр бүр 140 мянган тонн хүдрийг олборлох боломжтой гэж үзжээ. 6. Мир 1955 оны зуны нэг өдөр зөвлөлтийн геологчдын нэгэн баг Сибирийн өргөм уудам нутгаар аялж байхдаа гайхалтай нэгэн нээлттэй таарчээ. Тэд Кимберлит ховор галтуулын чулууны уул мөрийг илрүүлжээ. Кимберлит гэдэг нь алмазны орд гэсэн утгатай үг. Эдгээр эрдэмтэд зөвлөлтийн хамгийн дээд шагнал болох Ленины шагналыг авсан. Оросууд даруй уурхайн бүтээн байгуулалтанд орсон ч Арктикийн дойргоос 450 км-ийн зайд уурхай ухна гэдэг маш хэцүү байв. Энэ бүсэд жилийн 7 сард нь өвөл үргэлжилдэг. Газрын хөрс маш их хөлддөг тул ухад бэрхшээлтэй. Харин зуны улиралд борооны улмаас шорон шуурга үүсч хөрс маш тогтворгүй болдог байна. Заримдаа маш их хүйтэн болж хөдөлгөөрийн тос хөлдөж дугуй хагардаг байжээ. Гисэн зөвлөлтийн мэрэгчлэнүүд үргэлжлүүлж мэрийг уурхай болгон байгуулж чадсан байна. Тухайн үед мэр бол Оросын хамгийн том алмазны уурхай. Мөн дэлхийд ч гэсэн томоохондоо тооцогддог байв. 1960-ад онд жилд 10 сая карат алмаз олборлж байсан бөгөөд илүү их ухах тусам илүү их алмазыг олсоор байв. 1990-ад онд уурхайн гүн 341 м хүрчээ. Дараа нь уурхайны ёроолт үер болж олборлолт түр зогсов. Зөвлөлт холбоолт ус задраад уурхад хэд хэдэн удаа эзэмшигчээ сольсон байна. 2004 онд олборлолт бүр мөсөн зогсох үед мир бол дэлхий дээр 2 дахь том усан нүх байсан бөгөөд маш том байсан тул дээгүүр нислэг хийхийг хоригддаг байж. Учир нь хонхрыг даган доош чиглэсэн агаарын урсгал нь нислэг тэрэгнүүдийг сорох магадaltaй байсан юм. Мир уурхай 2009 онд дахин нээгдэж дараагийн 50 жил ашиглагдах төлөвтэй байна. Одоогоор Алсора компани эзэмшиж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд хамгийн том алмаз олборлагч компани юм. Тэд орон нутгийн иргэдээс ойролцоогоор 35 мянган хүнийг ажилд авч орон нутгийн 70% нь хөдөлмөр эрхлүүлдэг байна. 5. Европа. Бостана улсын Европа хот нь ойролцоогоор 9 мянган хүн амтай. 4 сургууль мөн дэлхийн хамгийн том алмазны уурхайтай газар юм. Уурхай нь 118 км2 буюу ойролцоогоор 121 га газрыг эзэлдэг. Жишээ нь Америк нэгдсэн улсын цагаан ордон ердөө 7.3 га газар дээр л оршдог байна. Европа уурхай эзэмшигч болон оператор нь Botswana Diamond Company болон De Beers Diamond-тай хамтарч ажилладаг байна. De Beers-ийн геологчдын баг уурхайг 1967 оны 3 дугаар сард дэлгэрүүлжээ. Энэ нь Ботсвана улс Их Британаас тусгаар гарсны 1 жилийн дараа юм. Европа уурхай одоо хүртэл жилд 1.4 сая карат алмаз олборлдог бөгөөд олборлолт нь жилээс жилд өссөөр 20 сая тонн хүдэр, зарим жилд 10.8 сая карат алмаз хүртэл болж өсдөг байна. Ботсвана улсын бүх эдийн засаг үндсэндээ Европа уул уурхай дээр түшгэлдэг. Эдгээр алмазны ачаар ядуу буурай улс, дунд орлоготой хөгжиж буй улс болон хувирсан юм. Олон улсын валютын сангийн тайлан дурдсанаар бусад улс орон ашиг хонжоо хайдагч Ботсвана шинэхэн нээлттэй илт тод байдлыг эрхэмлдэг байна. Уурхайгаас олсон орлогынхаа ихэнх хэсгийг эрүүл мэнд, боловсрал, нийгмийн халамж, нийтийн дэд бүтцтэй хөрөнгө оруулдаг. Мөн авилгалын индексээр 35 дугаар байранд чигсдэг байна. Жишээ нь Америк нэгдсэн улс 22-т, Дани 1-т, Сомали хамгийн сүүлд байдаг. 4. Каражас. Том уурхайнуудыг бид ихэвчлэн мөнгө, алт, алмаз олборладаг гэж төсөөлдөг. Гэхдээ дэлхийд төмөр хэрэгтэй хэвээрээ. Мөн бид ихэнхийг нь Бразилийн Парамужийн Каражас төмрийн уурхайгаас авдаг. Энэ уурхайн эзэмшигч нь Whale хэмээх Бразилийн уул уурхайн компани юм. Тэдний тооцоогоор ойролцоогоор 7.2 тэрбум тонн төмрийн хүдэр одоо ч уурхайд байгаа юм байна. Каражас уурхай бол дэлхийн хамгийн том төмрийн уурхай. 1967 онд нэгдсэн. Тэр үед санамсаргүй байдлаар олдсон байна. Америк нэгдсэн улсын төмрийн геологчдын баг Амазоны ширэнгэн ойгоор нисэж явахдаа түш авахын тулд яаралтай буух шаардлагатай болсон. Хээр нэгэн газрыг сонгон буухад сонирхолтой толгод дээр буусан байна. Толгод нь огт ургамалгүй, дээр нь юу ч урахгүй байсан сонирн байж. Тэд хөрсийг нь шинжилж үзэхэд газар нь голдуу төмрөөр бүтсэн байв.
Төмөр, зис, хөнгөн цагаан, алт зэрэг ашигт малтмалууд олдсон ч голчлон төмөр маш их хэмжээгээр байв. Америкийн нэгдсэн улс сурсан зангаараа бид олсон тэгэхээр манайх гэж мэдгдсэн боловч барьцаалын засгийн газар үнийг нь зөвшөөрөөгүй. Тэд 1970 онд уурхайг хуваа эзэмших гэрээг байгуулсан. Whale компани 51%-ийг нь эзэмшиж, Америкийн нэгдсэн улсын US Steel компани 49%-ийг нь эзэмшиж байв. Дараа нь US Steel 1977 онд хувь эзэмшлээ зарж уурхай бүтэн Бразилийн мэдэлд шилжсэн юм. 3. Green Bushes. Өнөөдөр барьцаалын төмрийн үйлдвэр дэлхийд 2-т бичигддэг бол Австрали дэлхийн 1-т ордог байна. Дэлхийн төмрийн нийт үйлдвэрлэлийн 35%-ийг Австрали эзэмшдэг. Баруун Австралид дэлхийн хамгийн том литийн уурхай Green Bushes оршдог. Өнөөгийн амьдрал маань литийн батарей дээр ажилладаг билээ. Лаптоп, утас, консол, Bluetooth чихвч гэх мэт бүх төхөөрөмж магадгүй Green Bushes гаралтай литийн ион батарейгаар ажилладаг. Тэд жилд ойролцоогоор 195 сая тонн литийг үйлдвэрлэдэг. Жишээ нь таны гар утас дунджаар литий 1 граммаас ч бага хэмжээг агуулдаг байна. Уурхайн төсөл 2 компани эзэмшилд хуваагдсан. Хятадын Tianzi Lithium Industries 51%-ийг нь эзэмшдэг. Albemarle Corp 49%-ийг нь эзэмшдэг. Мэдээч хэрэг сүүлийн үед бүх юм батарей цахилгаан руу шилжиж байгаа учраас тэдний ашиг улам нэмэгдсээр байна. Судалгаагаар дэлхийн литийн эрэлт жилд 33.3% өсөх төлөвтэй байна. Green Bushes уурхай одоогоор хуурай олборлолтын өргөтгөлд ороод байна. Тэд 2 шинэ боловсруулах үйлдвэр барьж илүү их батарейны материалыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар Green Bushes-ийн нүхний гүн 265 м, өргөтгөлийн талбай нь ойролцоогоор 2.6 км урт, 800 м-ийн өргөнтэй, гүн нь 457 м болох юм. Энэ бүсийг 1988 оноос цагаан тоглох олборлох зорилгоор ухаж эхэлсэн. Литийн ион батарей энэ үед хараахан нэгдээгүй байсан үе. Литийг Green Bushes-ээс анх 1980 онд илрүүлсэн бөгөөд тухайн үед үн цэнийг нь ойлгоогүй, зөвхөн геологийн сул онцлог гэж үзэж байв. 1983 онд жижиг хэмжээний олборлолтыг эхэлсэн. Харин 2000 оноос цахилгаан автомашины эрэлт нэмэгдхийн хэрээр үйлдвэрлэл өссөн. 2021 онд Green Bushes дэлхийн литийн үйлдвэрийн 5 дахь хэсгийг хангадаг байсан байна. Цаашид уурхайг өргөтгөх төлөвлөгөө бий. 1.9 тэрбум долларын хөрөнгө оруулалттай өргөтгөл уурхайг 2 дахин томруулж нийт талбайг 2.6 км урт, 800 м-ийн өргөн, 457 м-ийн гүнтэй болгох юм. 2. Мурантау. Энэ бол Мурантаугийн алтны уурхай. НАСА-гийн мэдээлснээр дэлхийн хамгийн том алт олборлолтын нэг юм. Өнөөдрийн уурхай Кизилкум цөлийн 2.9 км урт, 610 м гүн талбайг хамардаг. 2021 онд энэ уурхай 187.5 тонныг олборлжээ. Алтны орд 1958 онд анх нэгдсэн байна. Түүнээс өмнө Мурантау уурхай эртний торгоны замын үеэс улбаатай. Геологчид алт болон Мурантау ордын дээжийг гадаргууд дээр гарч ирэх гэж сая жилийн хугацааг зарцуулсан гэж үздэг. Энэ хугацаанд эртний далай ширгэж алга болж, уулс бий болж, тектоникийн шилжилтүүдээр дэлхийг бүтэн өөрчилсөн. Өнөөдөр Мурантау уурхай Навай уулын уурхайн металлургийн комбинат төрийн өмчит компанид харьяалдаг. Тэд уурхай хөгжүүлэхэд сая долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. 2023 онд Мурантау 5 дахь үе шатны хөгжүүлэлт дээрээ явж байна. 2026 он гэхэд Навай уурхайгаас жилд 50 сая тонн хөдрийг олборлохоор төлөвлөж байгаа аж. 1. Bingham Canyon. Юта муж Salt Lake City орчинд байрлах энэ уурхай дэлхийн хамгийн том хиймэл буюу хүний гараар усан нүх бөгөөд талбай нийт 12.2 км квадрат. Энэ сансраас харагдах хүний бүтээсэн цөөн хэдэн объектуудын нэг юм. Дэлхийд дээрх хамгийн гүн нээлттэй уурхай. Гүн 1.2 км. Түүхэнд бичигдсэн хамгийн их зис олборлж чадсан уурхай бөгөөд ойролцоогоор 17 сая тонн зисийг олборсон гэж тооцдог. Уурхай нь 1906 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1884 онд Мормоны сүмийн Санфорд болон Том Бинхам хоёр анх энийг нээсэн байна. Тэд олсон зүйлээ тухайн үед LDS сүмийн ерөнхийлөгч болох Brigham Young'д мэдгдсэн боловч тэдэнд үүнийг ашиггүй гэж хэлсэн тул эзэмшлээ авалгүй орхисон. 1860-ад онд Юта дахь өөр уул орхон компаниарч түүхэндээс эхэлсэн байна. Өнөөдөр уурхайг Австралийн Rio Tinto эзэмшдэг. Харин бүх олборлолтыг Kennecott Utah Copper удирддаг тул нутгийн зарим хүмүүс үүнийг Kennecott Copper Mines гэж нэрлэдэг. Энэ уурхай Америкийн нэгдсэн улсын нийт бисний үйлдвэрлэлийн 16-аас дээш хувийг нь хангадаг. Мөн алт, мөнгө, молибден олборлдог. Молибден гэдэг нь төмрийн хайшинд ашигладаг эрдэс юм. 2016 оны 4-р сард асар том чулуулгын гулгалт болж уурхай тэр чигтээ зогссон. 165 сая тонн чулуу доод хэсэг рүүгээ унсан байна. За одоо тэгвэл манай оюу толгой уурхайн ил хэсэг нь ойролцоогоор 1.5 км-ийн харьцаг нь 2.7 км-ийн хэмжээтэй. Хамгийн гүн өрөмцөн цэг нь 1.3 км-ийн гүн. Дундаж түнэлийн өндөр 5.5 м, өргөн нь 5 м-тэй байдаг. 2022 онд гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн.
Монгол улсын нийт экспортын ойролцоогоор 90 гаруй хувийг нь дангаараа хангадаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 25% нь дангаараа бүрдүүлж чаддаг байна. 2028 оноос 2030 онд жилд дунджаар 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрт төлөвлөгөөтэй байгаа. Харин дэлхийн судлаачдын үзэж буйгаар 2030 он гэхэд оюу толгой нь дэлхийн зэсийн 4-р том уурхай болно гэж үзэж байна.